энэ удаагийн хичээл бол ерөнхий төсвөр олох хичээл байгаа. Алба багчдын гүйлтийн ерөнхий төсвөрийг олох хичээл. За гараанда марш гэсэн командаар алба багчид гараанаас гарч тавьсан тэмдэгтүүдийг урдуураа болон араараа тойрч гүйх байгаа. За тэмдэгт хоорондын зай бол ойролцоогоор 3 м байгаа. За тамирчид аль болохоор хурцтай гүйх ёстой. За хоёр дахь. За тавьсан тэмдэгтүүдийг мөн адилхан нэгдүгээр дасгалын адил урдуураа ардуураа гүйж тэмдэгтүүдийг тойрох байгаа. За алба багчид аль болохоор дээд хурдаараа гүйж тэмдэгтүүдийг тойрно. За тэмдэгтүүдийг тойроод эргэж барай руу мөн адилхан тэмдэгтүүдийг ээлжлэн тойрч гүйж барайнд орох байгаа. За дасгалыг бол 6-аас 8 удаагийн давталтаар за дасгал хооронд 3-аас 5 минут амрах байгаа. За гүйхтэй бол аль болохоор хурцтай гүнэ. Гараанда марш гэсэн командаар тавьсан тэмдэгтүүдийн харалдаад зогсоод араараа гүйж эхний шугам дээр очино. За дөрөв дэх тэмдэгт эхэлсэн газар гараа гэх мэтчлэн гүйж барайнд зогсох байгаа. За эхний хувилбартай мөн адилхан тавьсан тэмдэгтүүдийн хажууд зогсолт хийж буцаж аргаш хөдөлгөөнийг үргэлжлүүлэн гүйцэтгэх ёстой. За энэ удаагийн дасгал арай хүндэрсэн хэлбэрт тухайн тэмдэгтийг тойроод мөн адил тавьсан тэмдэгтүүдийн хажууд зогсолт хийж гүйх ёстой байгаа. Дасгалыг гүйцэтгэхдээ аль болохоор хурцтай гүйцэтгэнэ. За мөн адил дөрвийн дасгалтай адил дасгалыг 6-аас 8 удаа дасгал хооронд 3-аас 5 минут амарна. За одоо гүйлтийг хажуу талаараа гүйцэтгэнэ. За тавьсан тэмдэгт болгоны хажууд бол зогсолт хийх ёстой. Тэмдэгт хооронд аль болохоор дээд хурдаар гүйх ёстой. За дараагийн дасгал эхний дасгалтай адилхан тэмдэгт хооронд гараа хүргээд за буцаж тэмдэгтийг тойрч дасгалыг гүйцэтгэх ёстой байгаа. За гүйцэтгэхдээ аль болохоор дасгалыг хурдтай зөв гүйцэтгэх ёстой. Дасгалыг 6-аас 8 удаа дасгал хооронд 3-аас 5 минутын амралтай гүйцэтгэнэ.